Тэмүжнийг мэдлэхээс 16 жилийн өмнө түүний өвөг эцэг бол Хамбага хаан Алтан улсын хааны модон элчгэнд цовдлогдсон өгсөн билээ. Өрийг түлж өшөөг барагдуулдаг ёсоор Тэмүжин Чингис хаан дөргөмжлөгдсөнийхэн дараа өөрийн эрдмэсийг сунган Элдэт баатруудан дагуулan Алтан улсыг дайлсан нь санамсаргүй хэрэг огтоос биш байлаа. 首先便把苏鲁定长枪指向了金国。 Чингис хаан Арван 9-р анги. Хаан аваа. Алхуу бихэ. Хаан аваа. Ээж эмээ нар бүгд сайн биз дээ? Бүгдээрээ сайн байгаа. Хатан их сайн уу? Сайн. Ах トゥ нар бүгдээрээ сайн биз дээ? Сайн. Харин чи яагаад аавынхаа амар мэндийг асуудгүй лээ? Би таны сайн байгааг харж л байгаа үсттэй. Дөрсгөө залгах шүү дээ. Аваа. Та надад ямар онцтой юм авчирсан бэ? Наач нь би. Аргал зорголын мах. Ховдог зайлгийг дээ. Эдгээр зүйлийг надад авчирсан юм уу? Сайхан бодох гэж Алтан улсад барих алав говчорын зүйлсийг авч явна. Ийм сайхан зүйлүүдээр Алтан улсад аль бариад хичнээн харамсалтай хэрэг вэ? Алтан улсын хаан бидний эзэн. Бид алав цайдууд нь шүү дээ. Тийм болохоор жил болгон алав говчороо өгчих бараалгах бол. Та тэгвэл ягаад тэдний эзэн болчиход аль говшор аваад сууж болдгүй юм бэ? Уга манай охины шуналтай гэдэг нь. Алтан улсын алба говчуур авах төлөөний дэвшмэл Жинжаууд ирчихэд олон хонож байгаа. Хаан эзэн ямар хүнийг хэрүүлсэн бол доо. Ванган Юнжи гэдэг хүн ирсэн дуулт нь үлээ. Жинхаа, чи тэр хүнийг таних уу? Тэр болоос нэрд гарсан дороо амтна л да. Тийм хүн яхаараа хаан эзнийхээ хэмээл багтсан байдаг үлээ. Тэр бол Алтан улсын Шизүн хааны хүү байгаа юм. Хаан эзнийхээ авах ах нь байгаа юм л да. Хаан авах нартай хаан сүрээ алдахыг гээд Яван, Жинван нарыг алжсан юм. Харин энэ Вэнван бол бас эрдэм чадлан мөгс шийдвэр зориг хомс нэгэн болохоор ам хэлдрүүлсэн хэрэг л дээ. Тэгээд л хаан тоогдож байгаа юм. Хаанта Алтан улсын хаан тийм дорой мураа амтыг явуулсан бол та тийш очиж хэрэггүй мэн да. Би хүртэл тийм амтны сөгдгөөс эмээгээд байна шүү дээ. Би өөрийн биеэр очиж өрсөлдөгчийн ямар хүн болохыг хармаар байна. Би ч гэсэн очно. Чи хизээл дутаж байлаа да. Монгол аймгийн Жавдхуурыг Тэмүжин нар бараалгахаар орох дүн. Хөөе, оролт багч мантан биднээс айгаа юм болов? Барилтахаас нь таахалцах их чирэг сүртэй байх нь л дээ. Та нар цаана хүлээж бай. Мэдлээ. Их Монгол улсын Чингис хаан бий байр Вэй хаан танаа бараалгаж байна. Босох дүн. Суудл олго.
Эрхэмдээцээ. Энэ бол Монгол аймгийн энэ жил өргөж байгаа албан өвчүүрийн жагсаалт байна. Тэднийг өртөөний газар аваачин амруулах тун. Эх Монгол улсын Чингис хаан бий байр явъя да. Юуны чинь их Монгол улс байдаг үлээ? Энэ тэрнийг Чингис хаанд өргөмжилсэн юм. Энэ дансан дээр тэмдэглэсэн. Энэ ямар үсэг юм? Ямар уу? Тэмүүчний шинээр зохиосон үсэг байдаг гэсэн. Тэр яагаад надад сөгддөг вэ? Эрхэмдээцээ. Та зөөн тэрний бардамын осгоо загнасныг сая тэр зэмлэх учиртай байсан юм. Би зөндүүд очиод гэгээ хаантанд айлтхан. Тэр үхэж байсан тэмүүчинг дайлаар мордох болно гайгүй. Хаан эцэг минь энэ Вэва юу гэж хачин хүн биш үү? Тэрвээ тэр нийслэлдээ очиж хаа эзэндээ ховлож бидний лөө цэргийн хүчээр халдвал харин ч тоглоом биш болно шүү. Тэдний хаан өвчний өр болсон тул удаан тэсэхгүй баха. Тийм болохоор дайн тулаа ихийг хаанаас өргөлөх үү? Нангад газрын эд зүйлс үнэхээр баялаг юм гэж. Энэ бол зөвхөн хэлийн бомб хот төдийх юм шүү дээ. Урагшлах тусмаа олон баян чинэлэг болдог юм. Алдан улсын нийслэл зөндөө хотод ёстой баян дансгийн дэдэг үзэн. Тийм үү? Дотор газар дархан мужаа, ваарчин, энжаан, цаасчин, торгочин, хэвлэгч гээд уран гартангуй зөндөөл байдаг. Товчоор хэлбэл ёстой 9 шидэнд бүрдсэн хүмүүс байгаа юм л да. Та эндээс өөрөө хараарай л да. Би хэзээ нэгэн цагт дотор газрыг дайлаар эзлээд алт мөнгө торог дурдан гээд аль өнгөтэй өддөг нь Монгол нутаг руугаа зөөн уран гартангуудыг нь өөртөө ажилуулах өдөр ирэх болно. Хаан эцэг минь та зөвхөн эд агуурсыг нь булаагаа дотор газрын хаан суурнаа суухгүй хэрэггүй. Яв, хурд яв. Яв. Эрхэм нутгийн ахын дүүсээ та бүхэн сайн харж байна. Энэ хэдэн монголчууд хөдөрч хэрэг үедээ хүч чадал ихтэй тул ажиж уулах, ачаа хөсөг дүүх адуумал хариулахтаа сайн хүмүүс. 50 зоосоор нэг нь арилжнаа. Дуртай хүн мөнгө өгөөд авчуулнаа. Би бүгдийг авъя. Тэр хүн бүгдийг авъя өгч. Хаа хэзээ биднийг аварсан гэлээ. Бид Алтан улсын өхөр морь болсноос Монгол ахын дүүсийнхээ боол хийгээд явж байсан дээр. Та нар яагаад тэдний гарт ордог вэ? Алтан улсын цэрэг тал нутаг руу маань довтлоод биднийг барьсан. Яагаад тэрвэлээ? Алтан улсын жинхэнэ суух хаан Монголын эрчүүдийг цөөрүүлэх зарлиг гаргаж 3 жил тутам их зэрэг хэлгэн эдэр чирэг эрсийг алж талан ихнэр хөөгтэйг нь боол олгож байхаар шийдсэн л дээ. Та нар баригдаж яриад хэр удаж байна? 7 жил болж байна. Согд. Монголын зоригтын эрс бусдын гарт мал адгуус мэд худалдагдж байснаас сайхан өгсөн дээр байсан. Та нар монголчуудын нэр нүрийг хөөдөж байна. Хатаа бид үхий гэж бодож байсан л та гэтэл манай ах тантай зүг татар иргэнийг довтлож явахтаа халуулсан юм. Тэгээд настай ээж минь харж хондох хүн байхгүй тул тэсээ төлөөдийн хөрсөн хэрэг шүү дээ. Та нар бид амьд үлдэж өшөөгөө амар байна. Бид хэд өнгөрсөн 7 жилийн турш Алтан улсын умар зүгийн 10 хэдэн мужээр дамжин худалдаалагдаж 3 чудаа тал нутг руугаа орохыг завдаж байсан ус. Тэгээд хаан эзэн хизээ нэгэн цагт дайран ирнэ гэдгийг харуулж суусан юм. наадуулыг аваад яв. Хаан эзэн тэгээд лалаа. Хаан эцэг минь та яхаараа даруухан цэрэг хөлгөн нангадыг эзлэхгүй Алтан улсын хаанд аль бүргэж сайд бишин дээр дуудуулж чаддаг үлээ. Аваа би таныг хүлээж авах болно. Тэгээрэй охин минь. Аав нь ямар ч байсан Монголын нэг бом морь зэрэг аваад эргэж ирнэ. Хурдан л эргэж ирээсэй дээ. Заавал хэлнэ. $1211 онд ойн иргэд Чингис хаанд дагаар орлоо. Чингис хааны амрыг айлтгая. Бас цоо. Хаа эцэг минь. Энэ бол ойртын худаг. Энэ удаа тэд эсэргүүцэн толдоогүй тул ойн олон иргэдийг эзлэх хаан аав таны тушаалыг амжилттай гүйцэтгэж ирлээ би. Одог ноён тань талархлаа. Энэ бол 20 төмтийн тэргүүн Тарган Ботхон хатан. Хатан та эрэмгийн гоо тэрэгтэй хүн болгоч нь ээлт байна. Энэ бол хэрэгсийн толгойлогч, харин энэ бол мархуугийн толгойлогч нар.
Та бүхнийг баяртаа өгтөж байна. Ээж гисэн өөрсдөө танилцуулъя. Энэ бол Төмтийн ноён хорж байгаа юм. Энээс хойш ойн олон иргэдийг ерөнхийлөн захирах үүрэгтэй хүн. Та бүхэн байгаль далайхаа ус шиг Батнэгт байцгааж их Монгол улсынхаа умард хэл хязгаарыг чанд цаг. Та бүхний тус дэмээр ажил хэрэг маань амжилттай бүтгэв. За найрын ширээ бэлэн болсон тул эрхэм толгойлогчид ортонд морилно. Морилцгоо. Хата миний нөгөө 30 гоо хатж юулсан бэ? Чи санааныхын дураар сонгоо штэ. Тарган ботгоо хатанд ажгүй хүн харагдаад багч. Эрхэм толгойлогч жаахан альж байгаа биз дээ. Энээс хойш нэгэн гэрийн хүмүүс боллоо. Гэртээ ирсэн хүн гар хоосон босгоожиргүй. Намар би дотор газараас багсаг хоргой торог алт мөнгө совд эрдний эдлэл болон уран нарийн хийцтэй ваар сав авчирсан байлаа. Одоо харин тэдгээрээс та бүхнийг шагнаа. Чингис хааны далайн ажил талархлаа. Одгоо. Чи баярлах болоогүй. Чиний хувьд утга байгаа. Одгоо. Чи их Монгол улсынхаа төлөө тэргүүн гавья байгуулсан болохоор алд мөнгөөр яахан аж гавьяг чинь хэмжиж болохгүй лээ. Би өөрийн отгон охин хөхгнийг танаа хүүтэй суулгахаар болсон. Чингис хааны далайн ажилт гэлээ. Одгоо. Эд одоо хот ургууд болсон болохоор их ёсыг үйлдэл яах вүлээ? Хурдан суудалтаас уу. Хаан эзэн талархлаа. За, бүгдээрээ яга зүгээр суугаад байна. Айрыг ууш маг идэцгээ. Тарган ботхоо хатан чээж мөн өөрцгөө шүү. Ууж идэхгүй эргэлээд байгаа хүн яахан тэмүүжин надтай үнэнч нөхөр болж чадах вүлээ? Алив ууцгаая. За. Хата алтан улсын элч Гао Живэ иржээ. Таныг 10 газрын чандад сөгдөн угтаж шинэ эзнийхээ зарлиг бичгийг хүлээн авах гэж тулгаж байна. Их сүртэй байх нэг. Энийг мэдсэн бүдэд ахиухаа хишгтэн цэргийн аваад ирдэг байжлаа. Тэдэнд хариу сүрийг үзүүлдэг байж. Тэр биднийг дорд үзэж байж. Ашигтай юм олж долоохгүй. Монгол аймгийн Жавд хуурай Тэмүүжин чи мориноос сууж зарлигийг хүлээн аваарай. Танаахан өгсөн эсгийг ялж та хэлж болгосон болов уу? Даашин хаан Жанзуун тэнгэрт халиад удаагүй байгаа нүнэ. Тэгвэл шинэ хаан ямар хүн болсон бэ? Жанзуун хаан үр ачгүй байсан тул олон сайдууд хэлэлцэн тогтоод Вэй Ван Юнжийг шинэ хаанаар өргөмжлөлөө. Хэн гинэ? Вэй Ван Юнжи. Нөгөө унтаа хаа юу та? Би уг нь танаа дотор газрын хаадыг хүний сор болсон улс байдаг байх та гэж бодсон чинь тийм мөхөс дороо амьтад байдаг хэрэггүй. Бэтгээд онгос хурдан мориноос өмбө зарлигийг хүлээ. Мэн жинжин. Энэ Тэмүүж яхаараа юм бүдүүлэг ёсгүй авралтай вэ? Яагаад ингэж байгаа юм бэ? Тэнгэрийн бахархал болсон хүн байна та. Та юу гэж вэ? Зөндөрүүгэн буцаад. Хаан та. Та шийдчихээ юу? Юу тэр үлээ? Алтан улсыг дайлаар мартах хэргийг? Чи яаж мэдсэн хэрэгөө? Та алтан улсын элчийг хөөгөөд явуулчихж байгаа чинь тэдэнд дайн зарлаж байгаагаас өөрчлөсөн юусэн бэлээ? Есүс минь. Чи намайг ялна гэж бодож байна уу? Та гарцаагүй ялнаа. Тийм гэж юу? Хэрвээ ялагдчих юм бол миний насны хагасыг илэн байж усгсан их хэрэг сүрлээ л гэсэн үг. Та гарцаагүй ялнаа. Алтан улс байгуулагдаад 100 жил болж байгаа. Хүн амаар биднээс дөөш дахин цэргийн тоогоор 10 дахин олон гэдгийг чи мэдэж байна уу?
Дээр нь баян чинэлэг зэрэг нь хөчрөхийг агтан тархан гэж байгаа. Гэхдээ 100 настай гэдэг чинь дэндүү хөгшөрсөн байна шүү дээ. Чи яаж мэдэж байгаа юм? Манай татарууд тэдэнтэй 60 70 жил харьцаж ирсэн. Анх агуудаа цэрэг босгон хятад улсыг эсэргүүцэж байхдаа Берлин хотыг эзлэж Сүм улсын 2 хааныг нь олзлон авч байсан удаатай. Тэгэхэд тэд хідэн түмэн зэрэгтэй байсан юм шүү дээ. Тэгсэн атлаа Сүм улсын хідэн буман цэргийг ялсан гэдэг юм. Харин одоогийн Алтан улсын тухайн үеийн хятан Сүм улсуудыг баян тансаг жаргалтаа умбаад урдын омог сүрээ гээж оргисон нь лавтай. Харин бид дөнгөж турах тусгаар тулгар төрөө байгуулчихад байна. Төрүүлж гарсан чихнээс хойно ургасан ивэр урт гэсэн мэрэгэн үг байдаг баха. Тэр тусмаа Алтан улс Вэван митийн мунхаг тэнэг нь хитэрсэн хаан эзэнтэй болчиход байна шүү дээ. Би ч бас тэгж бодож байгаа шүү. Та намайг сорьсон хэрэг юм уу? Үгүй дээ. Энэ бол маш том мад сорьсон хэрэг учраас өөрийн санааг баттгах гэсэн хэрэг. Мянганы ноён сүбэдэ хаа эзний зарилгаар бараалахаар ирлээ. Ороод ирээ. Хаанта бирлээ. Ан иргэдийн толгойлогч худгуугийн хэлэхээр бол Мэргэд аймгийн толгойлогч Тогтоо хүү худуу болон 8-ны Таян хааны хүү хөжлөг нар өөрсдийн 2000 гаруй өрхийг аваад Эржис мөрний сав газраар нутгалж угаас сурагтаа байна. 盘踞在耶尔第石河一带，蠢蠢欲动。 200,000 хүн юу болох вэ? Үгүй. 200,000 хүн манай бом цэргийн өдөөс юу болох вэ? Харин орд өргөг сахин үлдэх 2000 цэргийн тухайд гэвэл том аюул занал мөнөөс мөн болчиход байна. Хаан эзэн өмнөдийг дайлаар мордохор болоо юу? Тийм ээ. Би одоохон тогтоо хүчлэг нарын 2000 цэргийг үгүй хийчихэд ирээ. Юу? Миний шинэ худгаа чамд газарчлах болно. Чи тэднийг дараад ард айх аюулгүй болсон хойно би чамайг дагуулan Алтан улсын хаантай уулзуулна. Мэдлээ. Хата. Орчоо. Чи юу хийчихлээ? Тарган ботхоо хатны тухай мартаагүй үстэй л гэж суун. Чи одоохондоо тарган хатан болон 30 эхнэрийн асуудлыг төр хоош нь тавьж бай. Би хүртэл арга буюу өөрийн отгон охиныг байгаль нуур хүртэл хоол газар хадамдуулан явуулж байгаа. Яагаад тэрвүлээ? Надад одоохондоо умард хэлийн амар тайван байдлыг хангах асуудал юу юунаас илүү чухал болоод байна. Чи одоохондоо хоо бүсгүйчүүдийн асуудлыг жаахан хоошоо тавьж бай. Дараа тухтаа ярилцсан. Ойлгов уу? Хаанта. Та тэрнийг таньж байна уу? Өнгөрсөн жилийн намар Жинжуагоос судалдан авсан тодой баг шүү дээ. Дорд би байна. Эхийг олоо юу? Улсын заргач 1000 төгрөгүүдийн дундаас шүүн олж өгсөн. Хүндэд их зовсон байх та. Хаантаа. Их хүү бид хоёр насан туршдаа таны ачийг хариулж яахан барах вүлээ? Үгүй дээ. Танаа том хүү миний төлөө байлдаж байгаад амь насаа алдсан. Харин баг хүү чинь хамгаалж чадлагүй зөрчдүүдэд бариулаад 7 жил боол болгосон байдаг. Би мөнх тэнгэрийн нэрийг барьж амдгаалаа. Танаа хүүг зовоон тамлаж байсан адгийн амьтдын амьдрах хугацаа цөөхөн хоног үлдээд байгаа. Би тэдэнд эрт мэсийн хариуг барьж залгаан шийтгэх болно. Даруухан. Одоо минь ээжигээ сайн асарч тойлж өгөөрэй. Бид нар ингэж хулган зурм шиг нуугдуу амьдрна гэдэг нэг их сайн хэрэг бишээ. Өөр ямар арга байх юм? Би Тэмүүжинтэй 20 жил байлдаж байна. Тэр улам бүрэл хөчрөхөг болсоор байх юм. Одоо иймхэн зэрэгтэй байж тэрнийг зүйл тусгана гэдэг үлгэр үз. Тийм л дээ. Гэхдээ бид тэрний гараас хойн иргэдийг булан авч чадвал хэдэн түмэн зэрэгтэй умарлын уудам дэлгэр нутгийг эзэн захирах болно. Тэмүүжний араас утга шаана гэсэн үг үү? Монголчууд ирлээ. Монголчууд дайран ирлээ. Хурдан мориндоо мордороо. Хурдан цугтараа. Хурдлаараа.
Хурдан зүгтээрээ. 你把这副 Чи наад алтан ногтоо бэлчээр дээр хайчих. 到营地里去。做什么？ Яах гэж вэ? 太原远远看着。 Тэгээд хүн явуулж холоос харуулж яваад дайралтаж олсон хүн авах хэсэг нь хамаагүй. Бүгдийг бариад наашаа аваад ир. Мэдлээ. Яв да. За. Өнөөдөр 4 хүн хажуугаар нь өнгөрсөн боловч ганцхан ч авсангүй. Тийм бэ. Тэд нар хаана байгаа юм? 他们在哪儿？ Хаана байна? 在断手。 Улсын заргачийн өргөнд байгаа. Тийм үү. Тэгвэл очиж уулзцгаая. За. Чи алтан ногт харсан уу? 地上的龙头啊，看见了， Харсаа. 不知道它很贵重。 Эх үн зэнтэй гэдгийг мэдээгүй. Мэдсэн алтан тоногтой хэд байсан? Тэгээд яагаад чи аваагүй байдаг вүлээ? Би яахан зөргөлөх вүлээ? Алдаж гээгдүүлсэн эд зүйлс анхны эзэндээ очих учиртай хэрвээ тэрнийг олоод нуун дарагдуулсан хүн байвал цаазаар авна гэж засаг хуулинд заасан байдаг. Чи яагаад аваагүй юм? Надад наадхаас ч илүү ногт байгаа л да. Би 8 аймагт эрлэг тулалдсан гэж манай мянганы ноён намайг шагнасан бэлээ. Харин чамд бас энэс ч илүү сайн ногт байгаа хэрэг юм биш үү? Би дараагийн дайнаар тэрнээс илүү сайныг олоод авах юм чинь. Уухаас алсын зөрөгтэй хүн байна. Харин чи Энэ бол миний ид биш ээ. Өөрийн бус зүйлийг авна гэдэг ичгүүртэй хэрэг. Нэгэн удаа зүрхтийн сачвхийн нэгэн нөхөр нь алтан ногт хулгайлж яваад баригдахад хаан эзэн та хулгай хийхийг мах яснаасаа үзэн яддаг. Яагаад гэвэл бидний идэж хэрэглэх зүйлс ариун хөдөлмөрийн үр шим алдах дайны олж байх ёстой. Гэтэл хулгайч хүн хөлс цусан урсгахгүй бусдын буу болгосон зүйлсийг завшиж байдаг гэж хэлсэн. Тийм болохоор хар хэрэг шиг тийм хулгайч нарыг харагдсан газар халж явах хэрэгтэй гэж хэлснийг би дуусан болохоор энийг аваагүй юм аа. 实际不错。 шигээ утгаа. Би уг нь 3 мөрний сав газартаа 2000 хүн үлдээвэл дэндүү баг болохыг болов уу гэж санаа зовоод байсан. Гэтэл ийм үнийн зоригтон баатрууд байхад би юундаа санаа зовох вүлээ? Хаанта? Та алтан улсыг дайлар мордохоор шийдээ юу? Би энэ өдрийг 40 жил хүлээсэн юм.公元 1211 онд Чингис хаан түүхнээ 12 жил үргэлжилсэн алтан улсыг эзлэх их дайныг эхлүүлсэн юм. 华战争。 Алтан улсын умардын хот Ланжоу. Хаанта? Алагдаж шаргацсан хүмүүсийн тоо тоймоо алдаж одын хэрмээ эзэн чадсангүй. Хаанта та хардаа. Хаанта. Манай морд тэдний хэрмийг давж чадахгүй. Хичнээн их хүч байгаад чиргэлэх газар алга байна. Та нар харж л байгаарай. Бид яадаг ч болов унсан хөлгүүдээ тэдний хотын хэрмийг дагуулгад болно.
Фужоу хотын гадна. Хаанта эндээс урагш өвсөн дунд ийм зүйл хайсан байхыг оллоо. Бидний мөрд урагш харахгүй боллоо. 战马不能前进了。什么东西？ Юу юм бэ? Яман зангуу байна. 谁说服？ Хэн Бөөжөө хотыг сахин хамгаалж байгаа вэ? Аваа. Энийг ямар байлдааны арга гэдгийг? 这叫怒 Ядарсан хэрийн байлдааны арга байж таа. Биднээс сүнсээ зайлтлааж байгаа хэрэг. 把铁基地 Тэр яман занхнуудыг төвж аваад хадгал. Яах юм? 铁基 Ожим алдан улсын морин зэрэгт бас хэрэглэж болох юм шүү дээ. Тойроо замаар Бөөжөө хотыг эзэлцгээе. Баруун нийслэлийг сахигч хуушаах уу хаан эзний зарилыг хүлээгтэн. Хаан эзэн төв наслах болтугай. Мөнх тэнгэрийн бошгоор хаан эзэн зарилэг уулгах нь баруун нийслэлийн сахигч жанжин дайсантай халз тулдахгүй амаа хоолон аж цэргийн санаа зөргийг бууруулсан тул алах ялаар шийтгүүл зохилтаа. Гэвч хуушаах уу жоох хотыг найдвартай хамгаалан гавьяа явууч гэмээ цариулахыг даалгаж байна. Хэрвээ дахин алдаа гаргах бас өршөөлгүй алах ялтай. Хаан эзэн төв наслах болтугай. Урд шидэх ба, шидэд ба. Эцэг минь. Фужоу хотын ирэм Шанжоугаас илүү өндөр зузаан бол та. Дахиад шороо зөөх хэрэггүй. Болохгүй. Энэ газар цагаан хэрмэн чамтай адилгүй. Шороо зөөний гэдэг амаргүй. Ингэж хүчээр дайраад байвал хүн хүчээ алдаж гүцэх нь байна. Арга бодож дайсныг хэрмээс гаргах хэрэгтэй байна. Хуушаах уу тийм дуулууртай байх болов уу? Та нар хэрхэн жүжиглээс шалтгаална да? Би ойлголоо. 我明白。 Одоо Жанжингууд минь эх орныхоо өмнө гавьяа уугуулах цаг ирж байна. Тэрмээс гараа тэмүүжнийг амдаар нь барьж авцгаая. Тэмүүжнийг амдаар нь барьяа.
公元 1212 оны 7 сард Монголын 100 мянган их цэрэг 3 замаар хуваагдан Алтан улсыг довтолсоор байлаа. Чингис хаан өөрийнхөө Тулун хамтаар Чонжов, Шанжов, Хожов хотуудыг дараалан эзэлсэн бол Зэв Ерөөганар Уушаа вомтыг уран аргаар эзлэн авсан юм. Зүч цагаатай өгөөдэй нар нь Юньяй, Дуншин зэрэг газруудыг дараалан эрхэндээ оруулж авлаа. Мөн оны 8 сард Чингис хаан Алтан улсын баруун нийслэл Наатун хотыг бүслэн авлаа. Сахин хамгаалагч Жанжин Хуушаахуу байлдалгүй амь зулбан зугтснаар баруун нийслэл Монголын цэрэгт автаж Алтан улсын төр дээр дургүй айн имэж эхэллээ. Олон үеийн өвөг дээдс минь монголчууд халдаар ирлээ. Ганцаар хүрэхгүй хугацаанд их Алтан улсын умард нутгийн хэдэн 10 муж хошуудыг эрхэндээ орууллаа. Баруун нийслэл алдагдсанаар төрийн сайд нарын санаа сэтгэл хөвсөлдөж байна. Урван дагаар орсон Жанжин сайдууд тоогоон алдаж улсын төлөө үнэнчээр зүтгэх хүн нэн ховраажээ. Тэр жил хандсан зүгтээ ялалт байгуулдаг байсан зөрчдийн төмөр морь цэргийн сүр хүчин үгүй болжээ. Манган үжи шиг ухаан Жанжин үнэхээр дутагдж байна. Би яахан тэм үжний дайралтыг тогтоон барьж чадах вэ? Олон үеийн өвөг дээдс минь. Олон үеийн өвөг дээдс минь. Шаанта дээд нийслэлийн захирагч Жанжин Түүшааны 2 түмэн цэрэг аваад Жөндүүг хамгаалгаар хурж ирлээ. Түүшааны гэдэг чинь тэр бол бас манай зөрчдийн эрдэм чадал хэтээдсэн Жанждын нэг үлгөө. Тэр хотын хамгаалтыг хариуцвас дайсныг ухраах мэрэгэн аргыг олгон лавтай. Олон үеийн өвгийн сүнс авран хамгаалж байна. Чи одоохон тэрнийг надтай ирж уулз гэж хэл. Ясаар болгоё. Сайд Түүшааны биеэр хааныг хамгаалахаар ирлээ. Хурдан бос. Монголчууд энэ оны 2 сард нааша халдан дайрч говийг гаталсан. Онгод аймаг Тэмүүжинд айлэрт бууж өгчээ. Жинжоо монголчуудын нутаг бэлчээр болон талхлагдлаа. Энэ тухай манай хэлийн харуулын ноёд огтхонч дуулаагүй сууж байсан байгаа юм да. Монголын 10 түмэн шилдэг цэрэг хүн болгон 4-5 сольж унах агт сайн хөлөгтэй юм гин. Тэд дайран орж ирэх үед алт торгонд ороогдсон Жанжин сайдууд оргод зайлахыг л эрхэм болгож байна. Сая баруун нийслэлийг хамгаалагч Жанжин Хуушаахуу хаанигт оргон зайлсан байна. Түүшааны чи мөхс миний өмнөөс дайсны төрөлтийг зогсоож чадах уу? Антан би сая эрхэм сайд Ванган Чинхүү болон баруун гарын чанснаараас манай Алтан улс 100 түмэн их зэрэгтэй гэдгийг олж мэдлээ. Гэтэл Тэмүүжинд дөнгөж 10 түмэн зэрэгтэй шүү дээ. Яадаг ч байсан ийм этгээд хачин байдал үүсэх учиргүй юмсан да. Тийм л дээ. Мөхс би энэний учрыг олж чадаад сууж байна. Энэ юуны учраас болохыг чи хэлж өгөх үү? Энэ Тэмүүжин цэрэг удирдахдаа гарамгаа хүү юм. Гэхдээ дайн ихэлснээс наашаа манай 100 түмэн цэрэг олон хотуудад хуваагдсан сахид сууцгаал. Гэтэл тэд нэгдсэн хүчээр дархуу байрлсан манай цэргүүдийг дайрч байгаа учраас тооны хувьд давуу болцоход байгаа хэрэг юм шүү дээ. Харин бид тооны хувьд олон мөртлөө тархаа бутрахаа байгаа тул цөөх болцоход байгаа юм. Тэгээд монголчуудад нэг нэгээрээ эзлэгдээд байгаа болохоор ялагдахгүй яах вүлээ дээ. Гэнэрэн тийм юм байл гэж. Чиний наад хэдхэн уг ухааны сүвийг нээгээд өгдөг байна шүү. Түүшааны хаантаа. Би өөрийг чинь чансангаар өргөмжлөлөө. Тийм болохоор дайсныг ухраах мэрэгэн арга бодож ол. Хааны хишигт мөрөг. Бос. Одоо харин дайсныг хэрхэн ухруулах арга замыг зааж хэл. Яхуулинд 300 мянган цэргийн хүчийг хуралдуул 150 мянган цэргийг бэлтгэл хүчин болон Суан дөөд атуулаад Тэмүүжинтэй шийдвэрлэх тулдаа хийх хэрэгтэй. Ванган Жүүжинийг өрлөг жанж нар томлон Ванган Ван нүгээр зөвлөх жанжин болгож Дэнчүү Кошуучаар явуулан Яхуулийн газар очицгоо. Ванган Хуушаа Суан дөг сахин сууж Ванган Жүүжинд туслах хүч болоход бэлэн баах хэрэгтэй. Мөхс би 450 мянган их цэргийнхээ хүчээр татаруудыг даран устгах болно. Барилгыг ёсоор болгоё.
Одоо яг хүлээнд хүрэхэд хэр зэрэг хол байна да. Өмнөхөн талд байгаа. Жанжа. Тэмүүжин хөөжөө хотыг эзлээд байгаа болохоор онцны дагуурсан хуугаа завгүй байж таарна. Морьдо уулын хэрд бэлчээгт бол хамгаалтан суларч мэдээ сураг алдарсан байгаа болов уу? Хэрвээ нэгэн хэсэг цэргийг илгээн гинэт халтан довтлуул лавтаа татааруудад хүнд хохирол учруулах болно. Ингэснээр Ягүүлэнгийн их тулданд ялт байгуулахад тустай байх шүү. Үгүй дээ. Тэмүүжин их зайлтай хүн учраас биднийг отоонд оруулж байж мэдэх юм. Энэ арганд давтаж болохгүй. Мэн Жанжа. Жанжаанд орд бий байна. Чи Монгол элчээр очиж байсан хүн. Би чамайг дахин тийшээ элчээр илгээж тэр юунд очир шалтгаангүй хаан эзэндээ алдах болов гэдгийг асуухмаар байна. Тэгээд Монголын харахуугаас ангижирч эртхэн нутаг буцуул үйлдсэн ялагч нь хэлдрүүл нэ гэж байна хэмээн хэлчихээд байна. Тэгвээс Тэнгэрийн хөөгийн цэрэг тэрний тэр Бидлээ. Байд. Өрлөг Жанжин минь. Цэргийн урлаг хэмээх нь ов мэх бол гэтэл та цэрэг хөдөлгөнгүүт илч зарж байгаа чинь дайсан дөөрийн талаар мэдүүлж байгаагаас өөр ч юу байх вүлээ. Хэрхэвч явуулж болохгүй. Анган жижиг. Би бэр их алтан улсын өрлөг Жанжин хүн болохоос огтон зурм шиг аимхан амт юм биш ээ. Мэн Жанжа чи урлаа. Харуул гарч байгаа хашигтэн цэрэг байна уу? Байна. Ямар хүн мөнх тэнгэрийг хэлгнүүлээд байгааг хар. Явцгаая. Ой. Юу болоод байна? Наа Жанжа. Энэ хүн голд хувцас угааж байсан байна. Одоо байх шиг дээ. Үнэ юм уу? Хувцас нь энэ байна. Одоо чи Чингис хааны их засаг хуулийг мэддэггүй гэж үү дээ. Мэднэ үгүй. Миний хувцас хэр болцоход байхад яагаад угааж болохгүй байх вэ? Би дотор газар байхдаа дандаа голын усанд хувцас угаадаг байсан юм. Адгийн амтэн. Тэнгэр хүртэл хэлгэнж байгааг харахгүй байна уу? Улсын заргаш та тэрнийг хэрхэн шийдэхийг мэддэг ба. Одоо чи дуулж бай. Их засаг хуулинд голын усанд юм угаах шээхийг хоригдсон байт юм. Дээр нь бас гал ширээ аяг тавган дээгүүрээ алхаж гарах цээртэй. Тэрнээс болж мөнх тэнгэрийг хэлгнүүлсэн хүнийг цавчин алах цаацтай юм да. Чи энийг одоо ойлгож авбуу? Ойлгов уу? Одоо чамд хэлэх үг байна уу? Жанжаа би чи үхэхээс айж байна уу? Үгүй. Үхэхэд хайран байна. Наадхаа сайтар дөнгөл. Хүрээгээр хэсүүлсний дараа толгойг нь авна. 19 дугаар анги төгсөө.